За соёлын бүтээлч сар гинэ. За миний анзаарснаар бол энэ жил болсон маш олон сонирхолтой фестивалуудыг нэгтгэсэн юм шиг санагдаж байна. За Монгол улсын соёлын яамнаас соёлын бүтээлч сарыг хүрээнд 100 гаруй уран бүтээлчдийн оролцуулсан томоохон хэмжээний дөрлөх урлагийн үзэсгэлэг эх орныхаа хамгийн анхны удаа 2021 оны 11 сарын 16-наас 21-ний хооронд зохион байгуулах гэж байна. Ил үзэсгэлэн нэн орчин үеийн медиа өргөг урлах, уран зураг бүхий том задгай орон зай Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 10 гаруй галерей, павильон гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монгол дүрслэх урлагийн салбарын хөгжил, дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэйгээр харуулах юм байна. Шилдэг уран бүтээлчдийг 400 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд үзэгчдийн оюун санаа, мэдрэмжийг хөглөж өнгөрсөн одоо ирээдүйн талаар нухацтай эргэцүүлэхэд хөтлөх нь дамжиггүй гэсэн байна. За орж үзье. За эцэг ч одоо нэлээд том юм байгаа да. Тэд амжих нүгөө юусаа эхлээ зогцохоос нь та бүхэд үзүүлжлээ.
За энэ саран цацралт их чинь намайг төрүүлэх аппликейшны одоо асуултууд энд бүр хэвлэгдсэн байна. Хэвлэгдэхээс гадна бүр ингээ хүмүүс бөгөлцсөн. Гэхдээ хүмүүс яаж бөгөлснээ та нарт хэлэхгүйгээр эндээс нь зүгээр асуултуудыг хэлээ заяа. Амар сонирхолтой байна. Та хоёр бие биендээ хайртай юу гэд хүүхдийн зүгээс дандаа асууж байгаа. Та хоёр намайг бусдад өрчлүүлэх үү? Намайг амьдруулах гэр байгаа юу? Эрүүл мэндийн байдал чинь сайн уу? Намайг өсгөх мөнгө байгаа юу? Өөр хүнээр харуулах уу? Намайг хаях уу? Та хоёрт намайг хүмүүжүүлэх ёс суртахуун зөв хүмүүжил байгаа юу? Энэ амар зэм байгаас. Аав ээжтэй хаягдсан уу? Хаягдах уу гинэ? Би аав ээжтэй хаягдах уу гинэ? Та хоёр надаас залхах уу гэж байна. Хойд аав эсвэл ээжтэй болгох уу? Хөлөө хучуулах зорилгоор намайг төрүүлэх үү? Өсгснийхээ хариуг нэгэх юм биш ээ гинэ. За та хоёр надаар эд хөрөнгө мануулах зорилгоор төрүүлж байгаа юу гэж байна. Мөн бас нэгнийхээ явуулахгүй тогтоох зорилгоор намайг уяа болгож ашиглах гэж төрүүлж байна уу гэж байна. За энэ өстө зөв асуулт байна шүү. Тэ нарда ийм хүмүүс энэ аппликейшнээ бүгэлсэн байна. Та ч гэсэн ороод бас намайг төрүүлэх аппликейшнийг сонирхоод асуултанд нь хариулаад үзээрэй. Тэгээ саран цацралт их чинь ингээд янз янзын юмнууд гарсан байна. Цаан чин жишээлбэл одоо хорооллын хогийн цэг шиг л харагдаж байна да. том асуудал тавина гэж үздэг. Өөрөөр хүн төрөлхтөн өөрийгөө аз жаргалтай гайхамшигтай гэж үзэж байгаа боловч нарийн дээр яг энэ хүмүүсийн шин чанар шиг байж мэднэ гэж хэлж байгаа. Эсвэл хүн
Шангрила дэна. За. Зовтой гоос тэ. За. Боо битэр маа зураглаач битэр гадуур явж байгаа маа зөв юм хийгээд дууссан зүгээр таяртай уулзах гэсэн. За окей. За ингээд үзэгчтэй нэвтрүүлэг яг энэ хэсэг маань өргөжж байгаа. Манай хоёр болохоор дэлгүүр төр байна гэж хэдүүлээ дэлгүүр дээр нь явчих. За тэгэхээр манай хоёр маань болохоор эмэгтэйчүүдийн хэрэгсэл тэр чинь юу гэдэг лээ? Гоо сайхны. Тэг гоо сайхных шүү. Гоо сайхны янз янзын бүтээгдэхүүн үзээд дэлгүүр дээр байгаа. Тэгээд бид нэр одоо яг одоо ажилласаа гараад явж байна. Тэгээд бидний хилд занснаар уулын замаар очиж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр хоёрт гоё сюрприз барина. Гэг. За ингээд одоо угаал гээ да. Одоо энэ Шангрила. Бид одоо энэ уугны ахыг юус усан дор хүсэхгүй байгаа. Тэгээ аргаа бараа бүр кар бач дээр дагуулж ирлээ. За тэгэхээр манай хоёр болохоор дэлгүүрт хүлээж байгаа. Би эндээс болохоор сонголт тэр хоёрт сонголт өгнө. Тэгээд баруун гар нь болохоор хоолнд орох. Юу лээ? Тэг 100 гар нь болохоор хоолнд орох. Баруун гар нь болохоор кино үзэх тийм санал тавих юм байгаа. За тэгээд аль саналд дэмжигдэх нь үү? Аль сууд хоёулыг нэг сонгох нь үү? Тэр хоёрыг хэр шуултааг нэгдүүлээ харцгаая. Гоо сайхан гэсэн шүү дээ. Гоо сайхан гэсэн. Гоо сайхан наад байгаа. Чи манай гоо сайхан энд л байна. Гоо сайхан наад. Банан тайр алгуур байгаа л. Нэг давхарлаа бууцсан юм уу? Бома. Тоош бой. Зэ манай иш. Тагой нөгөө нэг багт биелээ давтчихгүй санаа тавина. Ингэж гээд юмш таарч байна. Юу хийж байгаа? Үгүй яг тайрыг хаана барьж авах гэж байна. Тэ явж байгаа гэж. Яаж яаж. Зурглаа шүү дээ. Битээ сая энэ маск сарж ирээд уусаа. Тайраар нөгөө тест хийчээ тэгээ маск авчихсан. Өчтөөс хойш гин дээр манай телевизийн нүд бодог дуусаа. Тэр нүд бодог. Тэгээд юу яаж. Яг тийм. Шопинг хийж. Баястай.
Энди заяа. Одоо болохоор хэдүүлээ нэг хүмүүс төр очиж. Шүүлийн авсан байна. Авах төр очиж хүмүүс хайдаг. Нэг бол ямч гоё аимшиг кино үзнэ. Амиг шиг юм уу? Стэнди. Тэжээж байна. Чиж. Нөө House of Gucci. Тийш нэр. Уггүй юу? Уггүй хоолно. Тэс гол сонгохтой юм шүү дээ. Энэ нь толгой юм чи хоолны сулгаа дээр байгаа. Яг таалтаа. Тэ хоол. Яг мод би нэг камерны өмнө хилцэн байгаа. Үзэгчдэд хилцэн байгаа. Барууны сонгуул кино үзнэ. Зүүнний сонгуул хоол үзнэ. Виктори амар тий кино үзэхэд уг нь эмэгтэй хүмүүс дуртай байл хоёлаа хоол гэсэн чинь. За тэгэхээр юу тайро газраас уу. Үрэн шиг даа. Дааны бохогчс чинь мэднээс юм. Тэр чи өөрсдөө гаргасан нэрээ Виктори гэсэн. Чигаа. Өмсцэн явж байна. Ийм нөгөө ажил өмсгöd яг өвтэй хахтаас нөгөө хит хам. Хит өнгөр явтаас Момос гэдэг. За, дүүдэвээ. Очоод тийе. Нэг катра авч байгаа. Чи тэгээд ийм ойлгох юм уу? Тэгээд хоёр surprise гэж юм. Надад би л үзээ. Тэгэхээр хэр үнэтэй бол хэр хэмтнаас шиг байна. Тэгээд чи юу юм бэ? Тэр surprise Тэгэхээр үзэгчтэй энэ хэсгээс хойш ихэд ресторан хайрын очиж байгаа гэдэг юм шүү дээ. Тэр энэ хөр очиж байгаа. На. Сангимсаал. Нарийн байгаа ирсэн байгаа дээр би л гайгүй газрууд ирсэн. Сангимсаал авъя гэсэн чинь юу авах вэ? Нарийн байгаа навч байх бол дан махаа хэлээ. Одоо богооноор нь манай ерхий сайд ногоо авчирч байгаа гэсэн. Зураг авалт бичлэгч юм уу гэдэг зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл өгөөгүй тэгээ бид нэр зураг авалтаа болчоо явчихна. Энэ зүгээр нөгөө нэг юм шүү дээ. Өөрөөсөө ингээ яриагаа бичиж байгаа. Утасных. Тэр камер яа. Тэ. Камер бол ингээ даалж байгаа шүү дээ. Бичлэг нь? Бичлэг үү? Энэ утасных харин. Нэрэл бид нар харин. Цагийн сайхан өнгөрөөр. За баярлалаа. Зөвшөөрөл өгөөгүй болохоор бид нар камер задлаагүй байж гэнэ. За өнөөдрийн байдлаар та яг хэдэг өрөө байж байна. Вэ нэг амар гайгүй нэг 20 сая л. 20 сая. За. 20 том хаалт Гоё юм. бүр яг тавч шиг амар бүлэнд дэвтэй. Камерын ажил байна гэсэн. Тэгээ нэг чамаас өндөр болохгүй хичээл шин. А солио авч. Тэгэлэгтэй. Хэдэн гоо сайхны юм аваад ганц нэг орч залхуу хөл өгдөл. Урж юм. Хаарсан ч гоё санагдав. Нөө ажлын нөө гоо сайхны юм дууссан байна гэдэг таяр явж байгаа хэвчээ. Тэгээд одоо энэ мэдээний помада крем авлаа. Над гээл авсан уу? Гээл авна. Одоо бас авах нь дутуу байгаа. Одоо хоол идэж тэр гээл тэгээ өсний лак. Спорт тутамд аав. Энд гол байхгүй. Баггүй нөө. Хоолноос гадна бас юу байгаа штэ. Гоё хөргөн залуучуудтай уулзсан штэ. Тийм үү. Тэ.
Тэр нь аав нар. За амралтын өдрөө хийсэн дээ. Нэрсгэж зүрхэнд шарг соруулна гэж байна шүү. Үгүй өөгөөс амтахгүй мó чи би тэрийг бол ерөөсөө угаасаа нөгөө юу гэж ойлгоцсон. Айлын хүүнэрэг гэж ойлгоцсон гэсэн чинь та чи болохоор шууд үгүй өөг ам. Юу аамнаг яасэл шууд муудаа юм янз сайх үг мүгээ сольж хэлэх юм уу? Бас тэрийг үзэгчд маань бас ойлгож байгаа илүү тийм. Тэгэхээр үзэгчтэй хандаад хэлгээд энэ хэсэг маань болохоор бид нар камерын ард болдог үйл явдлуудыг ингээд сурвалжлаа явж байгаа шүү. Манай хоёр маань болохоор ингээд тий. Манай хоёр маань болохоор яг нэг ажилт хэрэгтэй юмнуудаа ингээд аваад байгаа. Тэгээд яг нэвтрүүлгийн хэсэг маань болохоор зочдтойгоо уулзахаар үргэлжлэх болно. Ардаа хүмүүсээ байцаа. За зөв хуруугаа сонгосныг ингээд хоол идэж сууж байна би өөрөө. Нөгөө сонгосон бол одоо үзэгчд мэдж байгаа шүү дээ. Чи тэгээд аимшиг кино үзэх гээд орно шүү дээ. Тэгэл яг би бас тэгэл айцсан одоо юу гэдэг. Талыг нь үзээ талыг нь үзэхгүйсэн хаахтай. Юу манай телевизээр шинэ нэг амьд бус амьдрсэн тэгээд кино гарах гээд байгаа шүү дээ. Тий одоо ч яг эхлээд IPTV-ээр орно. IPTV-дээр. Үзэгчтэй эхлээд хүргэнэ гэж байгаа. Энэ хамгийн ихний ганцхан одоо телевизээс сална одоо гарах нь бол манай телевиз. Тэр жоохон бахимдуу хав. Гойдол айлглаа. Тагайна. Гэхдээ зөв талаас нь харах юм бол яаж ч шүдэн бүрэн хэсгийг мэдчих болох юм шүү дээ. Яа хоочин ч дээр үдчих одоо жишээлбэл бооло 888 гэдэг үед нэг шүдтэй байх юм бол авдаг, илүү өнөрдөг. Шүдгүй байх юм бол. Тийм үү. Эмгтээчүүднээс угаасаа ялгаагүй заа. За, камерны өмнө таар жоохон залуучуудыг жоохон муулчих уу. Муулаас илүү басан бодит бэмийг ярьлаа да. За. Муулахар хүмүүс байна. Яг нэг тийм трейлер кино сонсож байгаа юм шиг байсан юм талаасаа. Харин тийм амар аа. Тэгээс өөр аваад. Арай яаш та. Бүрээ. Манай отко гой зөөлөнгөн байгаа тий. Тэр шүү дээ. Отко тийм юм сонслооч өөрөө ч гайхмаар байгаа юм. Би бүр ингээд шок болчихлоо. Тийм байт юм уу гэж барав. За ингээд ямар ч лээс үзэгчтэй нэвтрүүлгийн маань зорилго ямар ч лээсэн биеллээ. Энэ юу вэ гэсэн бэ гэхээр та бүхэн нэвтрүүлгийг ингээд ухраагаад санаарай. Би яг нэг Matrix дээр гардаг шиг таяр саалд өгсөн. Ямар ч нэвтрүүлэг энтертэй гэж юу ч арайг байж чи бид хоёрыг зүгээр хаана тэгэхээр Шангрилад байна гэж хэлсэн. Бидний хаварт байна гэсэн нийт хаварт байна гэсэн ил хайд ороод ирсэн шүү. Тэгээ хоол авч өгнө гэсэн шууд нэвтрүүлгээ бичиж өгчээ. Тэгээ хаа газар юм гэхдээ лог шиг яваад ам шүү. Өөрөө камер авч яваад бид хоёртай хамт яагаад хаа газар гэхдээ хамгаалагч нар жоохон муухай тийм. Угаасаа нэг юм соёл юм уу юу чи. Гэхдээ тэр харин маш хариуцлагатай байсан. Надад л аюул соёл. Миний бодлоор бол илүү одоо нэг entertainment-ыг байж иж тэр газараар хүмүүс илүү үйлчлүүлэх юм болоо гэж бодод байгаа байхгүй. Зөвлөд. Гэхдээ нөгөө нэг юм байсан. Тэр хүн рүү шууд залгасан юм байлээ. Камераар хараад. Тэгээд надад жимшлэг хийчлээ шүүл гэсэн юм шиг. Нөгөө хүн ч өөр хийгээд бид тэр юм. Амар гоё юмсэн тийм. Амжилт хүсээ. Тийм над руу ингээд сайн хэлсэн юм аа. Тэгээд таади зүгээр ингэсэн юм аа л хэлэхгүй. Надад бол тийм амар аюу соёлтой санагдсан. Харин надад тийм тэгээ амжилт хүсье. За ойлголоо. Хэрэг шүүрл авсан бол тийхгүй шин. Тэрсэн шүүрлгүй чи юутай ороод ирсэн чи. GoPro-тай ороод ирсэн чи.
реклам авах болохоор болсон тий. Тэгэхээр үзэгчтэй хандаж хэлгээд одоо та бүхэн ямар нэгэн байгууллага албан байгууллага тий рекламдуулмаар байвал бид өөрөө бол одоо ингээд нээлттэй болсон шүү. Шинэ жил болох гэж байна. Гоё байгууллагуудаа рекламдуулаарай. Манайх ч одоо бас рейтингээр айгүй өндөр байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хэд дэвч ажиллаа нэрээ? Наад хийж байгаа. Гарын 5 орон хийж байгаа. Тийм ойрхон болсон. Бид энэ үзэлээр тий. Уусаа тэр чинь харьцаа холбооны цэцүүлэг хорооноос одоо ус судалгаа хийгдэж байгаа. Тэр судалгааных нь яг бодит үр дүнээр гэж гарч ирсэн. Тэгээд манай нэвтрүүлгийн манай телевизийн бас хамталтаараа манай телевизийн нэвтрүүлэг бас хоёрт орж байгаа. Тийм. Телевиз дундаа рейтингээр хоёрт явж байгаа. Ихэнх нь Болтгахын сэтгэл зүйчтэй гомонортой нэвтрүүлэг. Сүүлд тэр нөгөө нэг нэвтрүүлэг үзсэн нөгөө нэг хөрөөсөө гадаар өөр харилцаатай нөө замд болсон. Тэр дугаарыг үзсэн үү? Үзээгүй. Одоо нөхрөөсөө гадна богино старт нь л үзсэн. Нөхрөөсөө гадна гол нь нөхөртөөгөө нөгөө ярилцаж чадахгүй байна гэдэг байгаа байхгүй. Нөхөр нь ингээд ерөөдөө жоохон хангадгүй. Тэнгүүд нөхөр нь болохоор өөрөө хангаж ин гэж ойлгоод яваад идэв. Эхнэр болохоор байнгын сэтгэл ханамж муутай яваад идэв. Тэгээ яаж тэрийг нөхөртөө хэлж ойлгуулах вэ? Яаж ярилцах вэ? Тэр асуудлаар нь ярилцаж чадаагүйгаас болоод өөрөө сэтгэл таашаалаа авдаг болсон. Тэгтээ би гэр бүлээ архимааргүй байна гэх юм доорсон гэсэн. Масктай зүтэй. Тэг манайхан дараад идчихгүй нэ. Нөхөртөө хоёроо тийм талаар ярилцсан нөхөрнөөс гомдсож магадгүй тий. Тэгээ гомдсож магадгүй л гэж бүр хамт ярьж тухайн гэдэгчсэн. Асууд яг тэрийг аягүй сан ярьж явах хэрэгтэй гинэ. Зөвлөлтөө уул манай Монголд ч тийм яг эрсдэл сэтгэл зүйчнэр их ажиллаж явах хэрэгтэй юм шүү. Өндөр түвшинд. Хотчлтын соёл чинь тэр аахгүй тий. Тэгээ тийм гэр бүлд чинь аливаа асуудал одоо тэгээ дийлийнх нь бол яг хөө тэгээ секси асуудал байна. Зарим нэг нь хоорондын бас нөгөө нэг санхүүгийн бас нэг юм байгаа гэдэг чинь тий. Айл гэрийн нөгөө нэг айл гэрээ айл нөгөө нэг санхүүгийн их усүрэн үүсгэж байгаа. Хин нэг олж байгаа нь илүү байх гад байдаг. За энэ чинь бас нэг өсөндө буруу тий. Тэгээ энийг бас яг ингээ хоёр бүрэндээ зөв ойлголт өгөх сэтгэл зүйч нь аюулсаа ажиллаж явах хэрэгтэй. Сэтгэл зүйч нь бас байхаас гадна гэр бүлүүд нь өөрсдөө очиж хандж явах хэрэгтэй. Тэгээд нууцаа нэг юу ярьж явах хэрэгтэй юм шиг байна. Манайд ч одоо тийм юм бас нэг хэрэггүй байна. Ер нь эргэн тойронд чинь нэг тиймэрхүү асуудалтай хүмүүс ер нь байдгүй. Одоо ер нь бол араар тавилт биш зүгээр нэг юм ярилцдаггүй байдаг. Одоо жишээл маа найзууд одоо нэг 10 жил мэл болсон хосоод байгаа байхгүй. Тэнгүүд ингээд хайртай өөр хүмүүнтэй ингээд одоо араар тавьдаг нууц гүйж гисэн гэр бүлийн одоо нэг халуун татна одоо секси харилцаа ингээд өрцөн. Тэгээ за ингээд бараг нэг одоо юу гэдэг сард нэг удаа ч гэдэг юм хийдэг тий. Тэгэл тэнгүүдээ тэр нь бас нэг урд нь бол ингээд аягүй гой сонирхолтой янз янзаар ингээд халуухан хийдэг гэсэн бол одоо ингээд бүр ингээд нэг тийм одоо юм шиг тийм уйтгартай хийдэг. Тэгээд энэ дийлхийн бас нөгөө хүүхд төрүүлснээс хойш тийм үед яг юм болоод байгаа. Тэгээд хөрхи нөгөө эмэгтэйчүүд маань өөрөө нөгөө бүх бие залаастаа нөгөө нэг хүүхдэд төрүүлдэг. Дараа нөгөө нэг хүүхдэд төрүүлэхийн тулд том болохын тулд өөрийгөө хайдаг. Ойролцоогоор 6 хамгийн багадаа 6 сар. За тэгээд 2 жил, 3 жил ингээд хаях тохиолдол байдаг гэжтэй. Тэгээд тэр үед нөгөө нэг нөхөр нь ойлгодгоо. Тэгээд нөгөө эмзэг үе дээр эхнэрийнхаа нөгөө айс зангийг олж чаддаггүй. Тэрээс болоод хоорондоо муудалцдаг. Тэгээд хүүхдэд төрүүлжингүүтээ салдаг. Айгүй гой 4-5 жил ямар ч асуудалгүй перфект бэжснаа гинт хөх толгоор салцдаг асуудал айгүй их одоо миний ивент төрнөөс их юм байна. Тэгэхээр одоо яг ярилцах хэвээр юм уу эсвэл яах хэвээр одоо мэдгүй. Гэтэ эрэгтэй хүмүүс одоо юу нэгдэг үү асуухад за гурлаж хайж хараад одоо ингээд нөгөө нэг газар угаасаа өөр юу яах. гэр бүл олоод тий суугаад тэгээд хүүхдүүд чинь ингээ гарцсан тохиолдолд чи мэдээж энэ бүсгүй за үрдийн мөнх минийх боллоо гэдэг ойлголт авчиж байгаа штэ. Суугаад гэрлээд үр хөвгөж чинь гарчгаар. Үрдийн мөнх гэдэг үг наадлаа зөхгүй. Тийм үү. За ер нь бол гэхдээ энэ бол миний эмэгтэй те миний ихнэр юм чи миний эмэгтэй гэдэг нэг ойлголт авчиж байгаа штэ. Тэнгүүтээ эрэгтэй хүмүүс ингээ жоохон ханчтай юм шүү. Урдных шиг ингээ гой сайхан байл халамжлалтай. Тий наадан дээр чи яг би өөрөөр ярьчих. Одоо би жишээлбэл би ер нь бол жоохон бие төвтэй юм л да. Эхлээд би өөрөө жаргалтай байх юм бол бусдын ч гэсэн жаргалтай байна. Би жаргалгүй байх юм бол энэ ингээд ямар нэгэн байдлаар ингээд үр нөлөөлнө, ямар нэгэн байдлаар гарна уугалдаг ч юм уу, буцаарладаг ч юм уу, эсвэл ариг тамхитаа яваад идэх ч юм уу тий.
яраг тэмэг татаад гинэ. Уугч юм тий. Гол нь эхлээд би сэтгэл хөдлөлөө өөр амар сайн хяндаг байх хэрэгтэй. Юу хүсэж байгаагаа бүр сайн мэддэг хэрэгтэй. Одоо ойлгуулж байгаа зүйлээ яаж л биеэрээ хилэмжээрээ ч гэсэн ойлгуулчихдаг ч юм уу тийм байх хэрэгтэй байна. Тэгээ яг асуултныхын чинь гэх юм бол түрүү хэлсэн шүү дээ минийх зэнийх гэж ярьсан шүү дээ. Яг тэр нь утгаар бол өстой байдгүй шүү. Ямар ч хүнийг өөрийнхөө нь байлгаж ижил чи хүссэн юм аа. Хүссэн юм аа. Одоо ингээд би төвтөөр ярих гэсэн. Яг гэр бүл ингээд талаас нь ярих юм бол шууд хариуцлагын асуудал бол явчихна. Хууль яригдаа эхэлж байна. Тэг гэр бүл салт гэдэг чинь шал өөр зүйл болоо явчихна те. Гэр бүл одоо хормоо хийсэн бол тэр чинь жинхэнэ би хариуцлага үүрнэ гэж үүднээс гэж хэлж байгаа. Маш гоё зүйл нь юу вэ гэхээр мэдээж ажиглалтай байхын тулд хормоо хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь харах хэрэгтэй. Бас ийм байдаг гинэ нөгөө нэг хүүхдүүдээс одоо чамаа юу жаргалтай болгодог вэ? Чи ямар үедээ жаргалтай байдаг вэ гэж асуусан чинь ихэнх хүүхдүүд манай аав ээж хоёр жаргалтай уур уцааргүй өвдөө байвал одоо би ад жаргалтай манай гэр бүл ад жаргалтай гэж хариулт гэж байгаа. Тэгэхээр яг энэ бол бүр яг цэвэр үнэн байгаа байхгүй юу? Тэгэхээр эцэг их хоёр яагаад жаргалтай байх ёстой? Тэгэхээр харилцан биенийгаа хүндэтгэх ёстой, ойлгох ёстой. Тэгээд ганцхан би гэсэн төвгүү байх ёстой байхгүй юу? Би жаргалтай байна. Манай ихнэр ч гэсэн жаргалтай байна. Бид хоёр хойлоо жаргалтай байвал энэ гэр бүл жаргалтай. Тэгэхгүй өөрөө ганцаархнаа жаргалтай байгаад ихнэр ч уур уцаартай чамайг ойлгохгүй бол тэр гэр бүлийн уур амьсгал угаасаа л байхгүй болно. Тэгээд уур уцаартай байна гэдэг чинь өөр хүүхд рүү одоо юу гэдэг энергийн цацрын хандлага нь өөрчлөг. Одоо ямар нэгэн байдлаар тэгээд нөхртөөгөө муудалцсан ээж хүн байнгаа гэл инехгүй шүү дээ. Уурлан яа тийм өөрөө одоо өөрөө дайрна. Тэгэл тэрийг одоо өөр хөвгтэй ч гэдэг юм уу гарган зарим нэгэн одоо зарим нэгэн гаргасан хөвгчүүд бол тэгэл нөхөртөө уурлсан нэг бол ихнэртэй уурлсан хүүхдүүд рүү гаргах яг жишээ. Тэгээ дандаа нөгөө нийгэм рүү харилцаж байгаа хүмүүс руугаа тий гэртээ хэрэлдээл гарлаа машинаа орж захтаа хүртэл хажуудлын хүндээ хараал өрөөл хилдэг ч юм уу тий бас. Тэгээ яг энэ ярьж байгаа зүйлийн маань эсрэг тал нь юу вэ гэхээр болж байгаа бүтэж байгаа одоо бүр замдэрч хүртэл гоё соёлтой хүмүүс бас байдаг. Тэгээ өөр нэг коноп таардаг шүү дээ. Би бол тийм хүн байгаа шүү. Хөдөлж байгаа бас нэг шалтгаан одоо юу гэдэг хоорондоо ойлголцох шалтгаан манай яг нийгэм байгаа дээ. Буцаад яг нэг өрлөг болсон сэдв рүүгээ л орох гээд байна. Ингээд тороод яг нийгэм. За нийгэм дээр дундаа хамгийн бидний сайн мэддэг замын төвчрээ байна. Тэгээ нөгөө нэг ажилтаагаа жоохон ингээ стресстэй ядарч исэн хүмүүс маань гэрлэгөө харах гэж цагаас 2 цаг стресстэй. Тэгэнгүүтээ нөгөө стрессээ халахны хагаад орхиж чадахгүй гэртээ оронгууд яг тэр стрессээ гэрийнхаа дагаад тараадаг. Тэгээ гэрийнхаа таасан солиод ихнэр уцаарлна. Чи өдөржингөө байхгүй ажилдаа явж ирчихэд яагаад ч уурлаад байгаа. Яагаад чи ажил дээр үүссэн стресс яагаад чи гэр бүл рүүгээ гадаад гаргаад байгаа. Гэт ингээд нөгөө дөнгөж аваад хоёрын хэрүүлэн дөнгөж нэг ганц шалтгаан юм байгаа. Тэний хооронд манайх яг за үнэхээр нийгэмтэйгээ одоо стресстайгаа эвлэргээд амьдарч байгаа тэр чинь бол амьдарч байгаа шүү дээ. Тэмүүтээ яг нөгөө хаалхны хагаад очингуудаа л бүх энерги аваад 50-гуудаа энийг л төлөө гаргах хэрэгтэй байхгүй тий. Гэтэ бас зарим нэг таягтай юу яагаад нэ амар тийм book of history шиг юм тийм гой зүг яриад байгаа. Тийм зүгээр бараа тэгвэл өөрчлөлтөө даа. Тэгээ бас хэцүү хөөрхий. Тэр хүнийг бас ингээл ажил дээр аим стресстэй байж байгаа л алфтай юм шиг гэрийнхэн гадаа чист гой царайл юм авч хай юу ч болоогүй юм шиг бэ гэхээр бас хөөрхий хэцүү байна. Тэр одоо яг яах хэвтэй юм гэхээр яг ихэнх хөөрхий мангаа одоо яг ажиллаа хийж байгаа л бас харж байгаа хүмүүс тий. Тэгэл бас нөгөө гэртээ ажил хийхгүй хүлээж байгаа хүмүүс ч бас хэцүү байгаа байхгүй. Нөгөө өдөржингөө гэрээ ажил ерөөсөө нөгөө барагдахгүй те. Хүүхдээ хаалунд хувцс өнрөө за одоо гэр орноо цэвэрлэн гэл ингэж идэл нөгөө өдөржингөө маш их зүйл хийгээд байгаа боловч тэр нь бас нөгөө гэр бүлд нь эргээд нөгөө үнэлэгддэггүй ажил шүү. Тэнгүүд бас гэрт сууж байгаа юм битээчүүд яагаад намайг ойлгохгүй юм гэл те. Тэгэл гаднаас ирсэн даа нөхөр нас яагаад намайг ойлгохгүй. Тэгэл өнөөс нөхөртөө уулзсангууд нөгөө нөхөр нь ойр хайхан залгаал яах ч гэж. Тэгээд тэр стрессээ хоол хийж ууж идэж те найз нөхдөд уулзч. Гэртээ гоё яг хөө би зүгээр ингээ хоол хийн заа. Тэнгуут нэг юм ямар нэгэн тийм ингээ нэг урмын үг авчмаар санагдав. Гоё хоол хийсэн байна гэж хэлүүлэхээр те. Тэг яг наач нь болохоор нөгөө гэр бүлийн өндөр одоо жишээлбэл сая чинь нөгөө үнэлэгдэггүй ажил гэсэн шүү дээ. Яг энд ингээ удирчиж байгаа хэрэг. Тэрхтэн хүмүүс яг ингээ цагтлах яг тийм хөөхчтэй бас шүү дээ. Ихлүүлээд хөөргээд авчихсан.
тэр нэг урам авдаг. Тэгээ ихтэйчүүдээс гой юмнууд хийгээд байдаг байхгүй. Одоо ингээд жишээлбэл нэг дутагдaltaй талбар болон давуу талууд гэдэг шүү дээ. Уусаа төгсгөн гэж байхгүй заа. Одоо би ямар нэгэн тийм механик одоо нэг юм засвар масвар юм нэр 0. Тийм үү. Одоо жишээлбэл чи одоо ийм хэм засч чадахгүй. Тэгээд шууд ингээд л юм. Хадаас аль бариад юм хийн л дээ. Тэгээд ингээд дараа нь хаагуул хөгийн хийцээ. Тэгээд заримдаа нөгөө яалтгүй сантехникийн нэг бас нэг зарим штүүд өөртөө хийжтэй шүү дээ. Тэр нэр олж бол 0 юм байна л. Тэгээ ер нь яг зөв тэгээд сантехник заавал нөгөө нэг сантехникч дуудчихж. Тэгээд сантехникч бас ирэхэд бас хугацаа алдаг. Яаж байгаа би нөгөө солгоо болохоор хөрөө мөрөө барь зогсохоор нэг тийм халдварч шиг харагдсан юм байна. Маник харагддаг. Нөгөө нэг гимнастик хийж байгаа юм шиг. Одоо зарим ирчүүд одоо ингээд болоо шүү дээ. Тийм ингээд. Чи болохоор чи манай үнийг хийгээгүй ингээд ингэж гинэ. Бүр барилдах гэдэг юм ааш нөгөө модтой. Гэтэ тэр тийм асуудал дээр бас нөгөө нөхөртөө чи үгд юм уу найзлуудаа нэг амар ачаал хэрэггүй юм шиг надад санагдаад байна. Угаасаа эрэгтэй хүн болгоно л заавал тийм сантехник юм хийж чаддаг байх албатай биш шүү дээ. Тэнгүүд чи эрэгтэй юм чи хийж чадсангүй гэх. Тэнгүүд нөгөө ялгаагүй эмэгтэй хүмүүсийг наамдгүй бол хийж юм гутна чи эмэгтэй юм чи наамдгүй бол хийлээ гэдэгтэй л адилхан байна. Тооч гоё хоо. Энийг бас зөв талаас нь хардаг шүү дээ. Ямар нэгэн тэмцээн уралдаанд орох гээд хамгийн амтгүй хоол хийх гээд уралдаж байгаа юм бол хэдэд орсон болоо. Хөгжлөлт талаас. Яаж тийж ойлгох юм чинь гоё. Уралдаж яаж үжээд ийм гэр бүлийн амар хүн зэдрөө орчих харин. Болтгоо ахын нэг амар гомортой нэвтрүүлэх. Тэгэхээр өнөөдөр реклам зар сурталчилгаа яриад явсан. Тэгжснээр дараа манай IPTV-д ийм байгаа шүү яасан. Нэр сэдвээ жоохон өөрчлөх юм нөө. Хүн болгоны тэгэл үзэл бодол нь өөртөө. Яхаа гурлаач нөгөө хаан ч юу ч ярьдаг юм чинь тэгэл залуучууд одоо нэг сонголт хийхдээ маш түргэн шийдвэр гаргадаг. Тэр хүн таярыг нөгөө хүүхдийн тухай ярьж байгаа чинь хэлэх гээд санаа зов. Хэлмээр санагдаад. Одоо ингээд үерхэл болон бэлгийн ажил мөн бас нөгөө одоо юу гэмдэ те. Одоо манай зураглаач сайн мэдж байгаа да. Одоо нэг шохоор хоёр ялахгүй байхгүй. Үерхэл шохоор хоёрлаа. Тэрийн дундуур нь янз янзын авчуулаа. Тэгээд тэрийг хайр гэж ойлгоод. Тэгээд яг хариуцлага хүүхд гараад ирэнгүүт ихэнх Монгол юм залуучууд угаасаа зах тэгээд. Сая камер эхлээс өмнө бас яг нэг солио дээр ярьжсэн шүү дээ. Нөгөө найз охиныгоо яг нэг өөрийн эд хогшил шигээ үздэг. Сайко залуучуудыг яг ярьжсэн байна. Чи бид хоёр яригсан ойлгоогүй. Тэр яагаад хүм болоод байгаа юм? Яагаад залуу болоод байгаа юм гэдээсэн. Тэг манай залуучуудыг тийм агаад ш. Нэрнгээсээ юу? Одоо энэ найз охиндоо гар хүрдэг. Тэгээд нөгөө хаана явсан газрыг мөрддөг. Утсан дээр нь юм суулгадаг. Тэгээд байнгын хяндаг. Тийм ингээд өөрийнх нь орон зайг болгож бүх юм нэгдээ. Бүх найзуудтай нь баг тасалдаг. Тэгээд хаяа нэг найз нөхдөд төрсөн өдөр болно. За тэгээд ингээд найз нөхдөд уулзалтан болгоод явуулсан чинь ганц 2 цаг хурцмуудтай болж хийж явдаг. Юуны гадаа нь хүлээгээ байждаг. Манай найзууд нь тийм найзлууд хүмүүс зөндөө байдаг шүү. Яагаад тийм үү? Яагаад тэр хүн гоё орон зай би гол нь тийм залуучуудыг мэддэггүй шүү дээ. Таньдгүй шал эсрэгчээ хүнстэй. Ер нь отколавд гэж откороо ч гэсэн эхнэр нь тэгээд залгаад тэгэхээр зураглаачаас асууя. Гэдэггүй юм. Эхнэр нь ч гэсэн ядгүй тийм чи танай чи ч секторлогоо хаана маана гэж ярьдаггүй тийм. Үгүй тэр чи өөрөө ингээд цаг хугацаа ажилтай шүү гэх тийм. Найз нартайгаа явлаа юу? Над ингээ хэлчихэж байгаа юм тэгэл болно шүү. Тэрнээс ш. Одоо таг алга болчих тэгээд хаана очиж өгч вэ. Йоо. Энэ яриан дундуура би нэг үзэгчтэй entertainment мэдээлэл өгчгөө. Тэгээ сэтгэл зүйн ток шоу шиг юм ярьцгаагаад шийтгэлээ чаа. За зөвлөлөө гоё мэдээлэл багцлаад үзчихээд эргээд. Дэлхийд аль хэзээний танигдсан Burberry брэнд 2021 оны 10 дугаар сарын 26-нд өөрсдийнхөө шинэхэн загваруудыг танилцууллаа. Энэхүү загварт залуусын эрч хүчийг харуулсан, өөрөөр өнцгөр харуулсан 360 камерын тусламжтайгаар Английн хөдөө тосгод болон өвлийн цаг агаар мөн хавар намрын цаг агаарыг харуулсан шинэхэн загваруудаа танилцууллаа. Энэхүү загварынхаа сурчлагыг тэдгээр Open Space буюу нээлттэй орон зай хэмээн нэрлсэн байна. Туршлагатай найруулагч Рикардо Тиски болон Mega Force найруулагчийн баг нарын хамтаар энэхүү бүтээлүүдийг хийсэн байна.
Энэхүү дүрс бичлэгт хүн төрлөخت нь ихтгээтэй холбогдсон харилцааг онцлсон бөгөөд уран сайхны хэлбэрээр дүрслэлээр дамжуулан залуунаас эрх чөлөөний дур булаан байдлыг харуулахыг хичээсэн хэмээн хэлсэн байна. Oh, not too much sauce, please. All right, sure. That's the one. Here you go. Thank you. Tough. Are you sure you want to take it away? It's about to pour it down. It's fine, it's fine. No All right, worries. take care. Bye. Bye-bye. Singing in the rain, just singing in the rain. What a glorious feeling, I'm happy again. Up in the clouds, dark up above, sun in my heart, and I'm ready for love. Ready for love, I'm ready for love. Ready for love, I'm ready for love. Yeah. Do 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 do. Let the stormy clouds chase everyone from the place. Come on with the rain, got a smile on my face. I walk down the lane with a happy refrain, just singing, singing in the ready for love. I'm ready for love, ready for love. I'm ready for love. Singing in the rain. Дэлхийн төгсгөлийг харуулсан сонирхолтой уран зөгнөлт кинонуудыг бид бүхэн сайн мэднэ. Аимшигын, инэдмийн, драм, мөн түүнчлэн уран зөгнөлт гэдэг хувилбаруудыг бид бүхэн мэднэ. Тэгвэл улс төр болон комедийн мөн хүмүүсийн сэтгэл зүйтэй холбон үзүүлсэн нэгэн сонирхолтой киног та бүхэнд сонирхуулъя. Энэ бол удахгүй нээлттэй хийх гэж байгаа битгий дээшээ хар буюу Don't Look Up гэсэн киног та бүхэнд сонирхуулъя. Найруулагч Адам Маккейгийн найруулсан тус кинонд Leonardo DiCaprio, Jennifer Lawrence, Rob Morgan, Johnny Hale, Mark Rylance, Tyler Perry, Timothy Chalamet, Ryan Pellerman, Ariana Grande, Scott Mescudi, Kate Blanchett, Meryl Streep зэрэг маш алдартай уран бүтээлчид нэгдэн тоглоод байгаамаа. Киноны үйл явдлын үед гэх юм бол дэлхийг ирж мөрөх гэж байгаа солирын тухай мэдээлж буй сэтгэл зүйч болон олон нийтийн сэтгүүлч нарын хүмүүст өөрсдөө ойлгуулах гэж байгаа тэнцлийн тухай харуулах юм аа. There's a 100% chance that we're all going to die. Hey. Well, the handsome astronomer can come back anytime, but the yelling lady, not so much. We're going to get the news out there one way or another. It's real and it's coming. FBI! Jesus Christ, you could have just called me. This comet contains $30 trillion worth of material. What do trillions of dollars matter if we're all going to die? Oh, no, what if we're rich? That would be terrible. You guys discovered a comet? I have a tattoo of a shooting star on my back. Oh, that's terrific. Mr.
could be a complete disaster. This is already a disaster. You know that girl from Live TV said we're all gonna die? No. Yo, bro! You'll never take me alive! There it is! A giant comet hurling its way towards Earth! Can you see it? I can't! My head is in a bag! I did have the FBI put that bag over your head. They don't do that. The CIA does, but I made them do it. You know, I had a feeling. It's a good feeling, because that is what I did, and it was very funny and cool. Хөгжмийн ертөнц өдөр их тусам өөрчлөгдөж, шинэ сонирхолтой содон гэсэн бүхэн одоо ард хоцорсоор байна. Тэгвэл ганцаарчлсан өөрийн гэсэн өвөрмөц дүрхийг бий болгох нь олон уран бүтээлчдийн шалгуур болоод байгаамаа. Тэгвэл саяхнаас өөрийгөө Марк Риблит хэмээн танилцуулсан нэгэн уран бүтээлчийг та бүхэнд танилцуулж байна. Энэхүү уран бүтээлч нь электроник, экспериментал, synth pop, blues, funky, blue eyed soul, comedy, dance зэрэг чиглэлээр уран бүтээлээ тойрогдог. Одоогийн байдлаар YouTube-д өөрийнхөө лайв болон видео бичлэгүүдийг тавьж аль хэзээний сая дагагчтай болоод байгаамаа. Түүний өрмөц хөгжмийн арга барил нь олон сонсогчдын таашаалыг татаад байгаа юм. Энэхүү уран бүтээлч нь одоо 32 настай бөгөөд Америк нэгдсэн улсын Техасын Даллас хотод амьдардаг юм аа. Соло альбомын хувьд гэх юм бол 2018, 2019, 2020 оны үе 2020 онуудад гаргасан бөгөөд Mark Rebelid, Europe, Loop Daddy 3 гэсэн цомгуудыг гаргаад байгаа юм. Түүний алдартай синглүүдийн хувьд гэх юм бол Funky Energy, One More Time, You Are the Dare, Work As the For Daddy, Vincent Athletic гэсэн сонирхолтой нэртэй уран бүтээлүүд орж байгаамаа. Ингээд та бүхэндээ хамгийн сүүлд гаргасан түүний уран бүтээл болох I'm to Die гэсэн уран бүтээлийг сонирхолъё.
Thomas. Matrix сериалын 4-р анги 2021 оны 12 сарын 22-нд нээлттэй хийхээр тооцоолоод байгаа. Matrix-ийн 4-р ангийг Лена Мосовскигийн гэр бүлийнхэн дахин найруулж байгаа бөгөөд хамтрагчаар Дэвид Мишель, Александр Хьюманаар ажилласан байна. Дэвид Мишелийн хувьд гэх юм бол Босоно гаралтай найруулагч юм а. Тэрээр өмнө нь сэтгэл зүйн драм төрлийн кино хийж байснаар бид нэр сайн мэдх юм а. Александр Хьюманы хувьд гэх юм бол маш олон уран бүтээлчтэй хамтарч намтар түүх бичдэг найруулагч буюу зохиолч юм а. Дөрөвдүгээр гэх юм бол Kenny Reeves, Carrie Ann Moss, Yoho Adalmason 2, Jessica Henwick, Jonathan Groff, бидний сайн мэдэх Neil Patrick Harris, Frank Chopra Jonas, Jada Pinkett Smith нэр тоглож байгаа маа. Одоогийн байдлаар үзэгчдээс тийм өндөр хүлээлтийг аваагүй ч гэсэн шинэ жилийн хамгийн том сюрприз бол Matrix-ийн дахин амжилт юм а. When she's 10 feet tall. Time to fly. Chasing rabbits. If you want the truth, Neo, you're going to have to follow me. And you know you're going to fall. The only thing that matters to you is still here. I know it's why you're still fighting and why you will never give up. You don't know me. No? After all these years, to be going back to where it all started. Back to the Matrix. Том баярлаа гэж. Айгу бид хоёрыг дэлгүүр ороод тэгэл нэг юм аваад тэгэл талхан дээр тайлдаг. Үзчихдээ энэ хоёр станаар энэ ганц залуудаа хэрхэлчих юм аа гэж хайж байгаа. Хаалла. Захирал нэрээ таярыг надад таярыг эрхлүүл гэсэн таалга өгсөн. Тийм. Чисээ яг үнэлгээд бид хоёртоо одоо удаан хугацаанд ажиллаж байгаа юм чинь бас бид хоёрыг яг ямар залуу сонирхдаг, ямар тай одоо яадын хардын мэдж байгаа хтай юм гадарлах бах тай. Яг өмнө гэсэн маадка. Чи тэр чамагсаа нэг өдөр ингээл чамд хоёулаа хайртай болчлаа юм чи тэр амины сонсоо. Тоо юу сүлдөө гэж асууж таяас. Тоо юу сүлдөө гэж. Яг хэд сонгоо зүгээр ингэж азаал биш юм байна. Аль аль нь чи ах байх юм шүү. Тэгээ үнэн лээ. Миний сонирхдаг охтой дүрэл бас биш шүү. Харин тийм мэдчихэж байгаа чамайг бол яг ямар хүн сонирхдаг мэдчихэж байгаа. XXL. А? Юу? 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 Би болохоор XS гэхгүй тийм. XS болоо medium банах шиг. XS гэдэг ааш дээр борт шиг тийм залуучууд байна.